болсон байна. За студид маань дууны харуу нэрч Янтан Шарав, за аян продакшны захирал, аяц хөөж Монгол Улсын соёлын бүтээн ажилтан Ирволт, за уран бүтээлч Монгол Улсын соёлын бүтээн ажилтан дуучин энэ хэсэг нэрсэн байгаа дуусгаад байна. За бүгд нэг сайхан За хэсэг хоороны өмнө манай уран бүтээлч маань гэрэлт дуугаа үзэгчтэй хүргэсэн. Тэгэхээр яг энэ дуутай холбоотой энэ дуугаар нэрлэгдсэн тоглолтын талаар тавхан дээр мэдээлэл өгөхөөр студид зочдыг болсон гэдгийг бас өнөөдөр хэлье. За энэ дуу бүтэх болсон түүхээс эхлэмээр байна. Ерөнхийдөө бүсгүйчүүдтэй, эмэгтэйчүүдтэй урам зориг өгсөн. Ер нь энэ дуу сонсоод сэтгэл нь жоохон гондоохон байвал сэт хийгээд баг босоод ирэхээр ийм хөлтэй сайхан уран бүтээл шүү дээ, тийм ээ. За юуны төрөнд энэ сайхны төрөлтөд бол урьж оролцож байгаа хүмүүстээ баярлалаа. Монгол Улсын телевизээр бас талархсан хэлье. За энэ дуу бол 2-3 жилийн өмнө шүлгэн бичигдсэн байсан. Тэгээ яг ерөнхийдөө бол бас нэг нийгмийн тэгээ одоо жишээ энэ их төвжрэл өхөндлөлтөө үед бас нэг хүмүүсийн сэтгэлийг сэргийч ийм хэмжээний шүлэг бичигдсэн. Зүгээр ийм хэмжээнд одоо хүмүүст хүлээж авах гэж бол ойлголт байхгүйсэн л да. Тэгээ яг 2 бол дүүтэйгээ бид нар ч одоо уран бүтээлийн дүүнэр тэгэл гоё дуу хоёул хамтарч хийх үү гэл тэгэл даахаа нэг шүлэг явуулчаараа гэл. Тэгээ би тэр шүлгийг нөгөө бичсэн юмудаас харж агаад тэгээ нэрийг гэрэлтийг явуулаад үзчихвэл яа тийм болтой гэж сонсоод манай энэ чинь зүгээр юм биш таа. Энэ дээр хоёул ажиллах уу гэл. Тэгээд энд доо төрсөн да. За мэдээж бүтсэн түүх бол үнэхээр сонирхолтой. Тэгээ юуны түрүүнд бас баяр үргийн 10 сарын 27-нд яг энэ гэрэлт гэдэг нэг хасаа нэртэй уран бүтээлийн тайлан тоглолттой гэж байна. Энэ өмнө нь бас одоо яг энэ видеос энэ тоглолтууд ер нь зохион байгуулж байв уу? Энэ тоглолтоос юугаар онцлог тэр бас догдолж байна. Биднээс хэлцүүлж. За би ч одоо чөлөөт уран бүтээлч гэх юм уу дууны яруу найргийг 10 жил болсон байна. 2015 оноос хойш одоо дууны шүлэг бичээд энэ одоо дуучидаа өгөөл ингээд яваад өнөөдөр ингээ харсан чинь нэлээд олон дуутай болчих. Тэгээд миний шүлгээр бүтсэн дуунууд зөндөө болсон байна. Тэгээд одоо хүмүүс ч гэсэн бас хэлж байна. Яг тоглолттой гэж. Тэр дуу 50-60 дуу гарцсан байж тэгээд тэгээд одоо яг зориглол анхудаага одоо ард түмэндээ бас нэг өөрийнхөө бүтээсэн зүйлийг харуулчих гэж тайван тоглолтыг зориглож байна. Тэр чинь анхны Надлын амар л та 10 сарын дуусны тоглолтын тайлснаар таараад уран бүтээлчд яриад суужод байж тайлснаар тийм тэгж жагаад 2 сарын гоё дуу хийл та гэд хоёр талаас гоё нийлээд тэг яахаа та шүлгээ явуулчаарай гэд. Тэгээ маргааш удаагүй маргааш нөгөөдөр маргааш шүлэг ирсэн баг шүү. ажил хийж байна тий. За ер нь бас өмнө бичигдсэн байсан гэж сая. Тэгээд нөгөө нэг дууны шүлэг чинь өөрөө аялгуутайгаа байж байгаа байхгүй юу? Уг нь бол тэрийг л цогцногоо олж харах мэдрэл систем шиг байна л да.